Та бүхэндээ дараагийн мэдээг хүргэе. 19-аас 20-р зууны Монгол орон гэрэл зургийн үзэсгэлэн боллоо. За тус гэрэл зургийн үзэсгэлэнд гэрэл зургийн түүхэн цуглуулагч гэрэл зурагч Болдбаатарын түүхэн гэрэл зургийн цуглуулгын 45 бүтээлийн дээжээ өнөөдөр ард иргэдэд барилаа. Орхон аймгийн гэрэл зурагч Болдбаатарт монголчуудын аж амьдралыг харуулсан 19-аас 20-р зууны Монгол орны нэрт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлттэй аймгийн музейд өнөөдөр хэллээ. Үзэсгэлэн тавигдсан зургууд Оросын холбооны улсын нэрт аялагч, газар зүйч, судлаач эрдэмтэн, гэрэл зурагч Пржевальский, Францын аялагч нийтгч гэрэл зурагч Стефан Пассе нарын Монгол орноор аялахдаа авсан түүхэн зургнууд юм а. Гэрэл зурагч Болдбаатар 19-аас 20-р зууны түүхэн өнгийг бодитоор харуулсан алдартай гэрэл зургуудын нэгэн хэсэг болох 50 зургийн үзэсгэлэнг өнөөдөр гаргалаа. Миний энэ цуглуулсан зургууд бол ямар ч засваргүй яг бодитоороо тухайн үеийн агшинг харуулсан, тухайн үеийн бодит амьдралыг харуулсан тийм файл зургууд байдаг. Ер нь бол ингээд олдоц маш ховш. Одоо жишээлбэл би яаж олж авдаг вэ гэхээр манай энэ хойд хөрш байна гэдэг. Оросын холбооны улсад бүр асар том эрдэм хэрэглэгийн газруудад за тэр бүр музей ийм газруудад байна штэ. Манай Монголын талаар ингээд аяллаа тэмдэглэл хийсэн, аяллаа тийм чухал маш гоё зургууд бас байдаг байхгүй юу. Энийг одоо манай зарим эрдэмтэд болон манай тийм гэрэл зураг сонирхдаг гэрэл зургийн түүхэн зургийн тийм сонирхолтой хүмүүс одоо яг тэр судалгааны чиглэлээр ажил хийгээд яг тэр судалгааны ажлууд хийгээ явж байгаа. Одоо эрх үгийн чиглэлд тийм ээ. Өшөө дажи тэгээд тэр бүрээ чиглэлд ингээд судалгааны одоо чинь Новосибирскэд хүртэл тийм эрдэм ширгээний бүтээлүүд янз бүрийн судлагдсан юм гарч ирдэг байхгүй. Би даас яг тийм чин Копенских гэж байж шинэ эрдэмтэд болгоноор одоо шинэ тухайн үеийн жуулчин эрдэмтдээ өөрсдийнх нь тийм цуглуулсан цуглуулга архив байна да тийм ээ. Оо тийм юм одоо нэг үүсээ задлан гэдэг шиг тийм юм руу бас орох тохиолдол байна. Тэгэл тиймэрхүү юмнууд олон дээд олж авах их хүндрэлтэй мөнгө цаг хугацаа зөндөл юм орно доо. 100 жилийн өмнө Монголын одоо анхны өнгөт гэрэл зураг гэж нэрлэжүүлэхээр тийм зургууд бас өгөгдсөн байна. Энэ одоо өнгөт байгаа зургууд бол их хөвчлэн Стефан Пассегийн авч ирсэн зураг байгаа. Жишээ нь одоо энэ зургууд одоо олон улсын номонд байдаг. Дэлхийн 100 өнгөт гэрэл зургийн нэг гэж нэрлэгддэг л дээ. Тэгэхээр энэ Пассегийн оруулсан хувь нэмрүүд Монголыг дэлхийд одоо сүрэхэд айгүйх том хувь нэмэр болсон. Тэгээд 2013 онд Монгол улсад энэ үзэсгэлэнг дэлгэж хийсэн л да. Тэгэхээр энэ үзэсгэлэнгийн түүхэн зургууд бол нэлээд ховор нандин зургуудыг бас хадгалдаг, цуглуулдаг тийм хүн байна. Одоо ийм төрлөөр одоо цуглуулга хийдэг хүмүүс бол маш цөөхөн байдаг. Яг тэр дотор гэрэл зураг бол удах тусмаа мөн ордог. Ямар нэгэн цуглуулгын үнэлгээг бол цуглуулагч нар л нэмэгдүүлдэг шүү дээ. Гэрэл зурагч бид нар бол одоо зургийн үнцнийг бол өндөр өсгөж амжихгүй бол тухайн одоо 100 жилийн түүхтэй энэ зураг бол тухайн үед $100 байсан бол одоо энэ магадгүй $2-3 мянган өрөх тийм үнцэнтэй бүтээлүүд байгаамаа. За ерөнхийдөө бол манай музей бол ч тийм ээ хүмүүсийн цуглуулгаар бол үзэсгэлэн бол маш их гаргадаг. 17 онд бол марк, мөнгө эдлэл, зоос гэх зэргийн одоо хүмүүсийн хувь цуглуулгаар үзэсгэлэн гаргаж ирсэн бол 19 онд бол гэрэл зурагчин Болдбаатарын одоо 19-аас 20-р зууны үеийн монголчууд гадаадын одоо зурагчдын одоо нүдээр гэсэн одоо иймэрхүү үзэсгэлэнг бол гаргаж байна. Энэ үзэсгэлэнд бол тэр хүнд бол өөрийнх нь бүтээл бол одоо хадгалсан зүйл бол 205 гаруй тийм зураг байгаагаас би шилж 50 зургийг үзэсгэлэнд гаргачаад байгаамаа. Монгол улсынхаа эртний түүх өв соёл уламжлалыг олонд түгээж 19-аас 20-р зууны түүхэн зургуудыг цуглуулж тухайн үеийн байдлаар дахин сэргээж олонний хүртэл болгож буй цөөхөн гэрэл зураг цуглуулагчдын нэг бол гэрэл зурагч Болдбаатар юм а. Тус үзэсгэлэнгийн нээлтэнд Монголын гэрэл зургийн холбооны нарийн бичгийн дарга Батбаатар, Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн эслийн албаны гэрэл зурагчин нэг жаргал нар хүрэлцэн гэрж баяр хүргэлээ. Монгол орны түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн 14 хоног үргэлжлэх юм а.